хамгийн гол нь паст ч гэдэг. Пастар дээр болж байгаа шүү дээ. Казахстан, Узбекистан, Таджикистан, Кыргызстан улсуудаар их аяллаа хийж байна. За ингээд Чингисхан хоосын самсан бод дээрээс тархан дээр мэдчихэж байна. Хичээлний талбай дээрээс мэдчилж байна. Ой засаж янзалж хийсэн байна. Одоо энэ нөгөө Казахстан энтерд явж байсан. Тэгээ ер нь энэ Станы улсууд бас маш их юм хийж байгаа юм байна. Хотууд нь бол үнэхээр гоё болсон юм байна. Тэгээд энэ улс орны нийслэлийн төв талбай гэж ийм л байдаг юм байна. Энэ нөгөө Хүр Амир төмөр гэдэг дэлгэрийн нэр залснаар одоо манай Төмөр хааны бонхон ингээд энэ хайд ингээд ирээд өнөөдөр ингээд цаг өнгөрүүлэхэд ерөөсөө ямаргүй санагдаж байна. Хүчин татгийн дээгүүр явдаа. Сайн байцгаана үзэгчдээ.
За өнөөдөр би одоо энэ Төв Азийн орнуудаар яваад яг 30 дахь хоногтойгоо залгаж байна. За ингээд Тажикстаны одоо хүн амын тоогоор болон ер нь ач холбогдлынхаа хувьд 2 дугаарт ордог Хужаанд гэдэг хотоос мэдчилж байна. За Хужаанд одууд за эртний манай эртний өмнөх 7-аас 6 дугаар зууны үед бий болсон. За 1986 онд 2500 жилийнхаа ог тэмдэглэсэн. За маш эртний түүхтэй хот юм а үзэгчтэй. За тэгээд өнөөдөр Дата цугийн хотоор аялаараа. За Хужаанд хот бол Төв Азийн хамгийн эртний хотуудын нэг. Тажикстаны 2 дахь том хот, тээврийн чухал төв, улс төр эдийн засаг, соёл шинжлэх ухааны төв юм а. За энэ хотод нисэх онгоцны буудал Хужаантын төмөр замын өртөө байдаг. За 2018 оны 1 сарын 1-ний байдлаар бол 179,900 мянган хүнтэй гэж тоолуулсан юм байна. За Хужаантын эргэн тойронд бол нийтдээ байгаа хүмүүсээ оруулах юм бол 916,200 хүнтэй юм байна. За Хужаанд нь Сырдарья мөрний ирэг дээр Каракумын усан цангаас доош Узбекийн Бикабадаас 35 км-ийн зайд, за Ферганы хөндийд урд талаараа Туркестаны нурууны хойд хэсэг, хойд талаараа Монголото нурууны хооронд оршдгоо. За тус хот нь маш их устай Сырдарья мөрний иргэдээр байрладаг бохоор бүх талаараа уулархаг газраар хүрээлэгдсэн маш үзэсгэлэнтэй газар нутаг. За энэ хот их торгоны зам дээр байрлан Самаркандыг Ферганы хөндийтэй холбосон Хужаантын одоо геологийн хувьд бол маш таатай байршилтай анхдагч одоо тээврийн ач холбогдолтой хот байсан. За тийм дээр ч арабууд 8 дугаар зууны үед байлдан дагуулж 1219-с 1220 онд Чингис хааны цэргүүдэд одоо эзлэгдэж маш ихээр сүрч байсан хот юм байна. За гисэн хэдийч хот нь бол удалгүй сэргэж Төв Азийн бүх нутгийн томоохон худалдаа соёл шинжлэх ухааны төвүүдийн нэг болсон. За өнөөдрийн хүртэл Хужаанд бол Тажикстаны хойд хэсгийн чухал үйлдвэр шинжлэх ухааны соёлын төв юм а. За маш эрт дээр үеэс дорнод торны зам дагах худалдааны маршрутын уулзвар дээр байрлах Хужаанд нь за эдийн засаг цэрэг стратегийн болон соёлын хамгийн чухал төвүүдийн нэг байсан. За сүүлийн үед тус хотод 25 мянган хүний суудалтай цэнгэлт хүрээлэн асар том бассейн, соёлын ордон, залуучуудын соёлын төв, зочид буудлууд, цэцэрлэг түрээлэнгүүд бий болсноос за бид Камоли Хужаантын нэрмж цэцэрлэг түрээлэнгээр орсон. За энэ хот бол торг, утас, консерв, лаазалсан бүтээгдэхүүн, за хатаасан жимс, ундааг экспортод гаргадаг. За өнөөдөр Хужаанд хот нь Орос, Итали, Австри, Чех, Солонгос, Америк нэгдсэн улс, Турк, Беларусь, Украин, Казахстан, Киргиз улсуудтай эдийн засгийн харьцаатай юм байна. За тус хотод импортоор үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд болох түлш, үр тариа, сахар, ургамлын болон амтны гаралтай тос зэрэг бүтээгдэхүүнд орж ирж байдаг. За энэ хотод бол алдартай одон орон судлаач, математикч, эмч, түүхч, яруу найрагч, одоо хөгжимчдийн их орон байсан. За дэлхийн 2 дугаар дайны дараах үед бол Ленинабад нь Тажикстаны нийслэл Душанбе хотын дараах томоохон үйлдвэр соёлын төв болж хөгжсөн. За хотын үйлдвэрлэл олон салаа болон төрөлжиж, дотоодын болон гадаадын дэвшилт тоног төхөөрөмжөөр хангагдсан. Үйл ажиллагаагаа явуулдаг олон торгоны үйлдвэр байсан. За бүгд найрамд улсын хамгийн том аж ахуй нэгжүүдийн нэг болсон ч гэсэн торгоны үйлдвэр энэ хотод бас бий болжээ. За 1991 онд олон арван хотын аж ахуй нэгжүүд хувьсгалын өмнөх Тажикстаны жилд үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүнийг 1 хоногт үйлдвэрлэж эхэлсэн юм байна. За торгоны үйлдвэрийн даавуу торг зэргийг зөв сэсэс бүгд найрамд холбоот улсын 450 хот болон гадаадын улс орнуудад экспортлолж байсан. За одоо болтлын торгоны үйлдвэр нь бол байдаг. За энэ хотод олон тооны амралт соёлын газрууд байдгаас гадна жуулчдын заавал үздэг нэртэй дурсгалт газрууд байдаг. За үүнээс дурдах юм бол Төв Азийн бусад хотуудын нэгэн адил
дундад зууны үеийн шейх Муслихитанад зориулсан исламын шашны сүм байна. За мөн бунхан байдаг. За үүнийг бол 18 дугаар зууны үед байгуулсан одоо хүртэл хадгалагдсан үлдсэн байна. За мөн үнэн алдаршны 17 дугаар зууны үеийн Мари Магдалины сүм. За энэ нутагт төрсэн нэртэй зохиолч Камали Худжантын хөшөө. За Хэрэм музей Тимур Малик зэргийг дурдж болно. За Хужаант хотын түүхэн туршид хотын зүрх нь бол түүний цайз байсан. За энэ цайз бол 2500 жилийн турш улам өргөжин тэлж, за олон байлдан дагуулагчдад одоо сүйтгүүлж дахин босгодож байсан. За гэхдээ өргөжил энэ ард түмний хувьд бол инх тайвны бэлэгдлэгээр үлдсэн юм байна. За их торгоны замын хөгжил цэцгэлэлтийн үед Хужаантын цайзыг сэргэн босгосон төдийгүй энэ хотын ханыг бас нэмж босгосон түүхтэй юм байна. За гисэн хэдий ч хот улам бүр томорч одоо Цитадель, Рабад, Шахристан гэсэн 3 хэсэгт хуваагдсан юм байна. За хэдийгээр хамгийн бат бэх цайз гэж үзсэн боловч Чингис хааны цэргүүд эзэлсэн түүхтэй. За энэ цайз бол бүрэн сүрч Хужаант одоо бүслэгдсэн Тажикстаны түүхэнд хамгийн том үйл явдлын нэг болсон юм байна тухайн үедээ. За одоо бол Хужаантын цайз нь хан хаалганы үлдэгдэл, за мөн анхны ханы суурийг байрлуулсан археологийн дурсгалт газар болж хувирсан байна. За 1999 онд 8-аас 10 дугаар зууны үеийн Хужаантын цайзын зүүн ханны хэсгийг сэргээн засварлаж, за түүний дотор археолог түүхэн музейний байрыг тогтчулж бий болгожээ. За энэхүү музейд цайзын малтлагаас олдсон ахуйн эд зүйлс, керамик эдлэл, багж хэрэгслийг агуулсан юм байна. За музейн самд нийтдээ 1200 үзмэр орсон бөгөөд за үүний ихэнх нь бол зочдод үзүүлэхээр боломжтой болгосон юм байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. Энэ үндэсний музейд нь орж ирж байна. Энд болохоор Мухаммед Башара гэдэг хүний бунхан байт юм байна. Тэгээд энэ нөгөө өнгөч чулуу шил мод металлаар одоо яаж ийм мозаика хийжсэн тухай энэ төр үзмөрүүд байгаа юм байна. За энийг болохоор Тажикстаны Батурали гэдэг ардын зураач хийсэн юм байна. Тэгээд эдний нөгөө нэртэй Рудако гэдэг зохиолчийн нэрмжт улсын шагнал авч ирсэн. За ингэж. Тэгээд янз янзын чулуу өнтрээр ингэж бараг зураг зурсан гэж хэлж болно. Нэг юм уу үзээд орч ирээд явчихъя. Энэ доор бунхан байгаа юм шиг. Яа.
чулуугаар газрын зураг хийсэн бэ. Миний доор л байж байгаа юм. Тэгээ. Гой нари. Үзэг дэвж болох чанга гарч байна. Улгаан зураг аваад байна. Чулуун зэвсгийн хүмүүсийн амьдралыг харуулсан. Заал байна. Энэ хоёр нутгалж исэн хүмүүсийн амьдрал. За энэ одоо металлаар юм хийж эхэлж исэн үе. Ер нь бол энэ Төв Азийн нутаг дэвсгэр дээр манай эртний өмнө мянгаар жилийн өмнө амьдарч исэн хүмүүсийн тухай энэ заалын хэсэг явж байгаа юм байна. За энэ одоо төмөр алхахыг яаж хийж исэн тухай, за тэгээд төмрөөр яаж юм хийж исэн тухай хэсгүүд төсвөрлөж байна. Төмөр чулуун зэвсгийн үе. За энэ үндэсний түүхийн музей хэсэг явж илээ. За энд ингээд хөгжмийн зэмсэгнүүд нь за энэ нөгөө нэг эргэжтэйчүүдийг нөмсөдөг ховц. Тачекути. За энэ болохоор эргэжтэйчүүд. Ойлч юм л дээ ингээд таргуу утсан.
За энэ бол нөгөө Узбек байх явж хахад бас юм хонио холбоогоор ингэж даун дээр ингэж байдаг. Яг тэрнтэй ижилхэн юм байна. Ийм хевснүүд, ийм аравчнууд одоо суудлыг доороо тавьж суудаг, орон дээрээ тавьдаг. За ор дэрний гуц центрээ өнгөлдөг юм. Яан зэнзээ ахуй хэрэглээнд хэрэгэлдэг юмудаа дандаа ингэж өөрсдөө гар аргаар хийдэг. Одоо ч гэсэн хийдэг байсан юм байна лээ. Ер нь дээр үедээ бол. За энэ нэлийн дээр үе болсон мөрөд хошиг нь алдмарууд. Эсвэл бол Тажикийн соёл түүхийг харуулсан юм байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. За энэ нөгөө мусульман шашинтай хүмүүсийн өмсдөг паранжа гэдэг хувцас. За энэ албаар болохоор за исламын шашинтай хүмүүсийн одоо заавал өмсөх ёстой хувцас. Эсвэл 10-р зууны үед бол эмэгтэйчүүд бол нүрээ бүрэн хаадаг байсан гэсэн бэ. Умадани аратмо полосио мура хасмое хаташиг Зэн тугаацын хүмүүс 6-аас 8-р зууны өмсчээсэн хувцас гинэ.
та энэ бүр одоо 7-оос 8 дугаар зууны үеийн 6 дугаар зуун 5 дугаар зууны үеийн шавар эдлүүд яаж хийжсэн тухай археологийн олдрууд байна уу. За энэ нэг Рудаки гэдэг эдгээр нэртэй зохиолч яруу найрагч байдаг гэсэн. За тэрний за чэйжин баримл гэх юм аа. За чэйжин баримл. За эдний саялд одоо нэг олон тооны бонхонгууд хийдэг. За энэ болохоор Исмаилийн бонхон гинэ. За энэ Исмаил Саманыгийн Бухара хотод хийсэн бонхоны макет нь. За тэр юм хөө. За энэ эрт дээр үед бол ер нь энэ хот бол Хужаан хот бол одоо маш нэртэй эрдэмтэд астрономчид ажиллаж амьдарч ирсэн юм да. За тэрний нэг нь болохоор энэ Абу Махмуд Хужаан бэй гэдэг хүн байсан байна лээ. За энэ болохоор одоо агуу их эрдэмтэн одоо орон судлаач байсан юм лээ. За тэр хүн зориулсан энэ түүний хөрөг зураг. За энэ тэр үед нээжсэн оддынхын зураг байна. За тэр дотор тэр Абдулла Дежафар Рудаки гэж эдний нэртэй яруу найрагч. За энэ болохоор Дундад Азийн 10-аас 11-р зууны үеийн соёлыг харуулсан хэсэг юм байна. За иймэрхүү болж байна. За энэ дэр энэ зураг байна энэ юун дотор. За газрын зураг ингээд Дундад Азийг монголчууд эзэлжсэн газрын зургийн хэсэг явж байна. За тэгээд тэр Чингис хаан 13 дугаар зууны эхэнд тэгээд асар их том газар нутагтай болсон тухай энэ дэр бичсэн байна. Тэгээд за тэр үед одоо яг энэ эдний нутаг дээр ирсэн байх үед тэр Мухаммед гэдэг их нэртэй хүн байсан юм билээ. За тэр хүний тухай энэ дээр бичсэн байна. Тэгээд Чингис хаантай одоо гууж өгөлгүйгээр маш удаан тулцсан юм билээ. За энэ болохоор 13 дугаар зууны үед одоо тэр дайчдын хэрэгжилж ирсэн хамгаалтын ийм төмөр бамбаа байна. Утсан биенд утсан дээр торлоод өмсчдэг байсан. За Тажикийн ард түмэн одоо Чингисийн хаадуудын үед гэсэн юм хэсэг явж байна. За эдний одоо тэр нэртэй Баатар гэдэг Тимур Малик гэдэг Баатрын үед за нэг Чингис одоо
сэргүүдтэй яаж тулж ирсэн тухайн энэ хэсэг. За энд болохоор яг энэ Сэрдэрэ мөрөн чинь ийм том байсан байна. За энэ одоо бэхлэлт яг тэр мөрнийхөө дунд хэсэгт байсан юм байна. Тэр жижигхэн хэсэг. Тэгээд тэнд одоо маш 1219-с 1220 оны турш одоо аяг хүчтэй тултаан болж ирсэн гэсэн. Тэгээд бууж өгөлгүйгээр нэлээд одоо тулдаж байсан хүн юм байна тэр үедээ. За одоо энэ хэрэмний яг энэ мөрний яг ирэг дээр байгаа юм. Ингэж харагдаж байна. За тэр үед Чингис хаан 75 мянган зэрэгтэйгээ ирж одоо маш хүчтэй давталч. За тэгээд сүүлдээ ямар ч хэсэг эзэлсэн юм байна лээ. За энэ одоо нэг Чингис хаантай баатарлагаар тулдаж ирсэн гэдэг энэ Тажикийн ард түмний баатар Тимур Малик. За Хорезм шаах үеийн төрийн зүтгэлтэн Тимур Малик Мавриннахар мужийн одоо Хужаан хотын захирагчаар тухайн үед ажиллаж байсан. За тэрээр 1220 онд Төв Азийг эзлэн авсан Чингис хааны цэргүүдэд ширүүн эсрэг үзэл үзүүлснээр энэ ард түмэд бол нэлээд алдартай болж одоо болтол энэ Тимур Маликийг ардын баатар гэж үзсээр байгаа юм байна. За Тимур Малик бол Хужаан хотыг Чингис хааны 70 мянган зэрэгтэй армиас хамгаалах ажлыг удирдсан. За тэрээр хотыг орхин явахаас өөрөө аргагүй болж Хужаандаас холгүй нэгэн жижиг арал дээр 1000 гаруй зэргүүттэйгээ байрлаад за тэр хугацаанд бол удаан үргэлжилсэн одоо цус бүслэлтийн үед монголчууд арлыг эзэлсэн боловч зарим хамгаалагч удирдагч нартайгаа хамт Сэрдэрэ мөрний дагуу нуугдаад нэлээд удаан хугацаагаар эсэргүүцсэн түүхтэй юм байна. За энэ нөгөө Тандир печ гэдэг. За энэ нөгөө нэг липош нөгөө нэг самсаагийн гурлыг яг энэ доор нь галт тулж байгаа энэ хажуу тал дээр наагаад болгодог. За энэ зуухыг бол одоо хүртэл хэрэгэлдэг. Бид нар очиж бас зураг авсан байгаа. За ер нь энэ Тажик үндэстнүүдийн одоо амьдарч байдаг гэр энэ 18-аас 19-р зуунд одоо ч гэсэн ер нь гэрт нь зөв гаднаа шавар байшинтай дотроо бол яг л ийм одоо ийм нарийн модон энэ эдлүүд байхгүй ч гэсэн дотроо бол ер нь яг иймэрхүү байдаг. Ингээл гудснуудад дэвсэл газраараа суучт юм лээ. За энэ хэсэгт бол одоо ардын хөдөлгөөн за агуу их октябрийн хувьсгал за зөвлөлт засаг тогтсон тухай хэсэг явж байна. За энд хурал зөвлөгөөн яаж болж исэн за тэр үед одоо хүмүүс яаж тэмцэж исэн эрхчлөлөөгөө олж авахын тулд гэдэг тийм хэсгүүд ингэ явж байна. За ингээд энэ хот бол одоогийн байгаа энэ Хужаанд гэдэг нэр нь бол 1936 онд бол үгүй болоод за энэ зөвлөлт засгийн үед бол Ленинабад гэдэг. За энэ Ленин зориулсан тийм нэртэй хот байсан. За Ленинбад гэдэг. За тэгээд 1991 онд одоо Тажикстан улс болж тусгаар тогтнолоо олсноос хойш эргээд Хужаанд хот гэдэг нэртэй болсон. За ер нь гэхдээ зөвлөлт засгийн үед бол энэ хотод маш их хөгцсөн гэж үздэг. За олон тооны сургуулиуд, за олон тооны одоо 40 гаруй одоо совлын газрууд хүртэл бий болж исэн юм лээ. За тэнд бол 2500-аад эмч, эмнэлгийн албан тушаалтангууд одоо совлогч энэ төр ажилладаг байсан. За энд бол энэ Сэрдэрэ мөрний ирэг дээр одоо олон тооны тийм совлын газрууд бий болж исэн юм лээ. За байгаль цаг уурын хувьд энэ хот угаасаа айгүй гоё. За яг хэрэгааны хүндийд за тэгээд
уулаар хүрээлэгдсэн. За Сэрдэрийн мөрний иргэдээр за одоо бол тэнд асар том усан цахилгаан станц бий болсон гэсэн. За одоо бид нар тийш явж үзнэ. Тийм усан цахилгаан станцаас болоод одоо хүмүүс одоо Сэрдэрийн мөрөнтэйг нэлэхээр асар том далаа шиг болчихдог болохоор далаа гэж нэрлэдэг байлээ. За зөв засаг энэ улсад 1918 онд одоо эхэлж одоо тогтоод за тэгээд Узбекийн мэдэлд 1929 он хүртэл одоо Узбекийн автономит Тажик улс гэж байсан. За 1929-с оноос эхлээд автономит биш за Зөвлөлт холбоот улсын Тажик улс гэж 1929 оноос эхлээд за нийтдээ 1991 он хүртэл байсан гэж хэлж болно. Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнээс 14 улсын нэг. Энэ дээр тэр хэсгийг үзүүлсэн байна. Хотын дээгүүр явдаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Мянган хот кофе шоп. Ерөнхийдөө бол маш эрдэнэ төвхтэй хот. За энэ хот бол одоо торгоны замын одоо гол огтлцол болдог гэсэн хот гэж хэлж байна. За энд бол одоо Александр Македонский энэ хотыг анх эзэлж ирсэн. За түүнээс хойш бол одоо манай эзэн Чингис хаан бас эзэлж ирсэн төвхтэй. За тэгээд одоо бол ерөнхийдөө бас энэ хот худалдааны хот чигээрээ байгаа. Ихэнх одоо эдийн засгийн их үүсвэр нь худалдаа. За тэгээд мөн одоо зөвлөлт засгийн үед бол олон тооны одоо энэ соёлын газрууд барьсан байгаа. За тэнд бол одоо маш олон тооны 2500-аад эмч соёлогчид ажиллаж исэн соёлын газрууд бий болж исэн түүхтэй. За түүн дээр бас зөвлөлт засгийн үед маш том одоо даавны үйлдвэр, даав торгоны үйлдвэрүүдийг барьж исэн юм байна. За ингээд энэ хотоо харуулъя үзэгчтэй.
За Тажикстан улс нь усан сан цахилгаан станцын хувьд ихээхэн ач холбогдол бүхий улс. За байгаль цаг уур ер нь нөхцөл өндөр уулынхаа нөхцөлөөр бол одоо олон тооны усан цахилгаан станцыг байгуулах, за олон төргөн урсгалт голууд байдаг. За тийм боловч одоо энэ цахилгаан нь бол маш багаар борлуулдаг. За усан цахилгаан станцын нийт нөөц нь 527 тэрбум киловатт цаг буюу 202 тэрбум киловатт цаг ашиглах боломжтой. Үүнээс за энэ нь дэлхийд дээрх сэргийгт эрчим хүчний их үүсвэрээр хамгийн их хангагдсан улсын тоонд ордог. За үйлдвэрлэлийн үнэлэхүй чадварын хувьд бол 8 дахь газар за дэлхийд. За энэ үзүүлэлт дээр Зөвхөн Толгойд улсын бүрэлдэхүүнд байсан орнуудаас зөвхөн Оросын холбооны улсын дараа 2 дугаарт ордог юм байна. За ингээд бид Ужаан хотоос 20 км зайдаа Согдын оройны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох Согдын оройны зүүн талд нь орших 50 км-ийн зайд байдаг Каракумын усан цахилгаан станц дээр очисон. Ай, красота какая! Море, море. Европод ийм яхтагаар явах амар үтгш. Чи дуучин 17. За энэ бол хиймэл нуур 20 дугаар зууны 50-аад онд усан цахилгаан станц суурилуулж Сердера морины өрсөлдөлийг зохицуулах зорилгоор байгуулагдсан. За далаад гарцгүй энэ орны иргэд үүнийг Тажикийн Тэнгис гэж нэрлэдэг юм байна. За энэ байгуулагдсан далангийн урт нь 1205 м, өндөр нь 32 м. За нэмж хэлэхэд Хүйтэн сэрүүний улиралд Каракумын усан сан бол хүлддэг. За зуны улиралдаа эрг орчмоор нь агарын температур нь 30-35 хэм байдаг. За энэ хиймэл нуур нь тус бус нутгийн шинэ экосистем болсон. За энэ ус нь бол загасны төрөл зүйлээр баялаг. За мөн жил бүр Азийн хойд хэсэг, энэтхэг болон бусад орнуудаас нүүдлийн шууданд ихээр ирдэг болсон. За хагас зуун жилийн түүхтэй Каракумын усан цахилгаан станц нь за энэ хавьд нь бол амралт зугаалгад түгээмэл газар болсон байна. За төрөл бүрийн совилол, амралтын газрууд, хүүхдийн цуслангууд, далайн эрэг дагаа үргэлжилдэг. За энд бол усан сэлд зах сагнахад тохиромжтой газар юм байна. Энэ ингээд утаашаа 70 км гинэ. Энэ Сердера мөрнө хаагаад ингээд усан цахилгаан станцын утаашаа 70 км, өргөөшөө 5 км ийм далаа шиг том болсон. За энэ далайн эрэг дагаа олон тооны жимсний цэцэрлэгүүд байдаг. За энэ дээр бол олон тооны жимсний цэцэрлэгүүд байж одоо ургацаа байн хурааж авч байдаг.
Гэхдээ би яг одоо за нутгийнхны хэлснээр Монгол буюу Монгол гэдэг уулын бэлд оршиж байгаа. За асар том Владимир Ильич Ленины хөшөөний уур зогсож байна. За ингээд ер нь ингээд хаач явж исэн би одоо олон хотоо олон улсуудаар явлаа. За тэгээд одоо эртнийхээ түүхэд дурсгалт газрууд за энэ дурсгалтаа хөшөө дурсгалтаа одоо нэрсч гэдэг юм уу те дурсгалтаа бүх юмнуудаа аль олон удаан жил хадгалах тусмаа улам их хүмүүс их сонирхож үздэг. За тийм болохоор зэрэг одоо энийг ингээд байн хадгалж үзэх нь одоо зүйтэй байд юм байлаа үзэгчтэй. За Моголстан гэдэг нэр нь Перс үг бөгөөд Монгол улс гэсэн утгатай. За энэ үг нь Монгол гэдэг үгнээс гаралтай Дундад Азийн ард түмнүүдийн хэл ярианы онцлогоос шалтгаалan энэ үсгэн гээгдэж Монгол буюу Могул болж хувирсан юм байна. За тэгээд одоо болтол энд бол Монголын түүхтэй холбоотой Монгол уул түүхийн музейд нь бол Чингис хааны тухай яаж энэ хотод орж ирсэн тухай тодорхой одоо түүхийн дурсгалтай үйл явдлуудыг бол харж болох нь надад үнэхээр гайхалтай сайхан санагдаж байлаа. За одоо ингээд энэ сайхан хужаан дотор одоо ингээд 4 хоног аяллаа. За тэгээд маш их өндөр сэтгэлтэй байна. За яагаад гэвэл бас манай өвөг дээдстэй холбоотой маш олон сайхан үйл явдлууд энд болж ирсэн юм байна. За яг мэдээж сайхан гэж хэлэхээсээ илүү бас яг энэ нутгийг одоо олон мянган цэрэгтэйгээ ирээд одоо тухайн үедээ байлдан дагуулж байсан гэж хэлэх юм да. Музейд нь манай хаантай холбоотой бас музей үзмрүүд үзлээ. За тэгээд дээрэс нь энэ сайхан уулыг бол бас Монгол буюу Монгол гэдэг нэртэй юм байна. За тэгээд маш их өндөр сэтгэлтэй буцаж байна үзэгчтэй. За энэ хотод ирээд үлдсэн сэтгэл гэвэл энэ хот бол за Сэрдэря гэдэг гайхамшигт мөрний эрэг хаваар байгаа. За дээрэс нь маш их ногоон хот. За та бүхэн Тажик улсд ирэх юм бол энэ хужаан хотод ирээд за гэр бүлээрээ энэ соёлын газрууд нь амраад явбал бас их хайтайхан газар санагдлаа. За ингээд 1936-аас 1991 оны хооронд Ленинабад гэдэг нэртэй байсан. За одоогийн хужаан дотор хийсэн аяллаа үүгээр төгсгөж байна үзэгчтэй. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Хамгийн гол нь паспорт байж болж байгаа шүү дээ. Казахстан, Узбекистан, Таджикистан, Кыргызстан улсуудаар их аяллаа хийж байна. За ингээд Чингис хаан улсын самсаг бол дээрээс тархан дэрмэж байна. Хичээний талбай дээрээс мэдчилж байна. Ой засаж янзалж хийсэн байна. Одоо энэ нөгөө Казахстан энтерд явж ирсэн. Тэгээ ер нь энэ Станы улсууд бас маш их юм хийж байгаа юм байна. Хотууд нь бол үнэхээр гоё болсон юм байна. Тэгээд энэ улс орны нийслэлийн төв хадгалаа гэж ийм л байдаг юм байна.
энэ нөгөө Хүр Амир төмөр гэдэг эдгэрийн нэрлж ажилласнаар одоо манай Төмөр хааны гонхон ингээд энэ хайп ингээд ирээд өнөөдөр ингээд цавны дөрөвсөд ерөөсөө ямаргүй санагдаж байна.